За сайн бацхан энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэн Чинжүүний үрийг хэрхэн хурдан амжилттай соёлуулах талаар ярья. Бүх ургамлын үр үндсэн 3 хэсгээс тогтдог. Үрийн ууд буюу кутикул, хоол тэжээлийн бодис буюу эндосперм, үр хөврөл буюу эмбрио гэсэн 3 хэсгээс тогтно. Үрийн уут нь хөврөлийг бактери, вирус болон гадны механик үйлчлэлээс хамгаалж өгдөг. Хоол тэжээлийн бодис нь хөврөлийг үрийнхээ уутыг задлах болон хөрсөө нэвтлэх хэмжээний энергиэр хангаж өгч идэг. За, үр хэрхэн ургадаг вэ? Үрийн уутанд амсар гэдэг зүйл байдаг бөгөөд энэ бяцхан сүгээр усны молекул нэвчснээр эндосперм болон хөврөл дагуулгадж байгаа энзимүүд сэрж хоол тэжээлийн бодисыг хөврөл рүү дамжуулж эхэлдэг. Ингэснээр үр соёолох процесс явагддаг. За, ургамлын үр болгонд соёолох тохиромжтой нөхцөл гэж байдаг. Эдгээр 3 нөхцөлийг дурдвал нэгдүгээрт нь температур орно, хоёрдугаарт үрийг суулгах гүн орно, гуравдугаарт хөрсний бүтэц ихээхэн чухал нүрэгтэй. За зарим ургамал бол нэмэх 10, нэмэх 15, 20, 25, 30 гээд янз бүрийн температурт соёолдог байна. Зарим ургамал бол 3 см-ийн гүнд, зарим нь 1 см-ийн гүнд, зарим нь 0.5, зарим нь хөрсөн дээрээ ил тавихыг шаардж идэг. Энэ нь бол тухайн үрэн дагуулгадж байгаа, эндосперм дагуулгадж байгаа хоол тэжээлийн бодисноос энергиэс нь ихээхэн хамаардаг байна. За хөрсний бүтэц бол аль болох хөнгөн байвал ургамал энэ үр маш хурдан нэвтэлж соёолж гарч ирэх чадвартай болдог. За Чинжүүний үрний тухай дээрээ Чинжүүний үр бол өөрөө маш хатуу хальстай, тийм амархан дэвтдэггүй. Тохиромжтой температур нь 27-оос 32 хэм. За 29-оос 31 градуст бол хамгийн өндөр хөвтэй соёолдог байна. 27-оос доош орвол яах вэ гэхээр 20-15 градуст очвол үрийн соёолох хоног уртсан. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр тухайн үр хөврөлийн эндосперм дагуулгадж байгаа хоол тэжээлийн бодис нийлэгдэх задрах хугацаа нь удаашрчдаг байна. За 32-оос дээш болж эхлүүл бас удаашрна. 35-аас дээш бол уураг задарч улмаар үр соёолохгүй амжилтгүй болох нөхцөл нь бүрдэх нь байна. Манай гишүүдийн түгээмэл хийдэг арга нь бол үрээ цохны тавцан дээрээ тавьчихдаг тасалгааны нөхцөлд өмслүүлэхтэй. Энэ үед өдөр нь хит халаад шөнө хөрөх процесс явагдаж идэг. Ингэснээр ургамлын үр буюу Чинжүүний үрийн соёолох хугацаа нь удаашрна улмаар амжилтгүй болох магадлал нь төдий чинь өсч идэг байна. Тэгэхээр ургамлын үрийг буюу Чинжүүний үрийг хамгийн хурдан соёолуулах үндсэн хүчин зүйл нь тогтмол температур юм. 27-оос 32 хэмд барьж байгаа. За миний хувьд яадаг вэ гэхээр үрслэгээний сав их чухал. Ийм намхан амсартай, амсраараа бас гэрэл нэвчдэг байвал их зүгээр. Түнчлэн хөнгөн хөрс сонгоод 1 см-ийн гүнд үрээ 24 цаг дэвтээсний дараагаар суулгана. Тэгээд үрээ таглаад паарн дээр тавьчихдаг байгаа. Доор нь ном буюу болон альчуурыг жиргэлж тавина. Тэгэхгүй бол бас хит халд үүсээд үр өгөх магадлал үүсдэг, өндөрсдөг. За ийм савнд хийдгийн нэг шалтгааныг хэлье. Манайхан бол зарим нь бүр үрээ тагладагч байгаа. Зарим нь тагладаг гялгар уутаар таглцдаг. Тэр нь бол тогтмол чигээр өдрөө болгон чиглэж яхад бас жоохон төвөгтэй байгаа байдал анзаарэгддэг. За ийм битүү сав хийхээр ямар зүйл процесс явагдах вэ гэхээр хүлэмжийн эффект буюу хөрсөнд байгаа ус конденсацлагдаад таган дээр буугаад буцаж унж идэг. Энэ тохиолдолд хөрсний өнгийн хэсэг байнгын тогтмол чийгтэй байдаг. Энэ нь энзимийн ажиллах чадварыг өсгөж идэг байна. Тэгэхээр Чинжүүний үрийг хурдан соёолуулъя гэх юм бол дулаан газар байлгах хэрэгтэй байна. Тогтмол температур шүү. Хамгийн гол юм. За пишингийн ойролцоо гэж болно. Өдөртөө наранд гаргаад шөндөө пишингийн ойролцоо тавьчих болно. Энэ үед бол
4-8 хоногт чинжүүний үр маш өндөр хувьтай соёлох магадлал нь үүсдэг байх нэ. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.